хичээл таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Wow, so huge. Say hi. Do you see them? Тэр блугүй сайбол гэдгийг алаа. Өмнө нь хавцлуудыг нэр нэцсэн. Тэгэхээр тэрийг нэцсэн. Хажуудаа юм дэлгүүрүүдтэй сумс юм заашдаг. Нүдэн. Уин баг гааруулгүй. Агуу байна. Борч шиг юм. Загсны бас юм борчтой юм бэлээ. Чи мөрсөнөлтөө. Ажил руу явцгаая. За, жим дээр хүрээд ирлээ. Өнөөдөр хагас өдөр 10 цагаас топ бота гэдэг класс бүгэлдсэн байсан. Тэгээд манай жим болохоор 5 дахь өдөр 10:30 цагаар хагас бүтсэн 5-4-өөс хатаг. Тэгээд би орцгой. Орохдоо болохоор нүдэн уншуулж ордог. Нөгөө карт март гэж болохгүй зүгээр нүдэн уншуулаад шууд орсон. Ингэж жаад энэ дээр нүдэ барьж байгаа тийм. Farðu aðeins fjær. Gaman að sjá þig. Чимэнийг иймэрхүү байдаг. Ямар олон гүйлтэй замтай. Ингээмтэй. Миний болохоор одоо бүгэлсэн класс 10-15-аас тэнцээ 3 дахь зал.
таны өөрсдийнх нь амар алдартай снэкийг авлаа. Өнөөдөр хасаа өдөр тэгээ би өглөө эрт жим орч нэг Табата класс бүгэлцсэн тэрэндээ орчоод өдөржингөө гэртээ унтаад амар яагаад тэгээ яг юм снэк идмэр санагдаад тэгээ энэ нэг юм желатоны газар гэдэг юм байна. Тийш орж үзцгээе. Mango, Dubai chocolate. Сайн уу бүгдээрээ бүтсээ өдрийн мэнд хүргэе. Тэгээд би өнөөдөр та нартай бичлэгээ хийх гээд гараа явж гин. Өглөө би 10 цагаас жим дээр нэг йога класс бүгэлцсэн. Hot yoga тэгээд тэрэнд орчоод нэг цаг амар хөлрөө тэгээд гарч ирээд ялаа. Гарч ирээ халуун жакузин суугаад тэгээ cold plunge хийгээ. Тэгээд hot sauna жоохон суужгаад тэгээ гарч ирээд тэгээ гэлүүгээ орж сая гэрээ цэвэрлчихэд гэлэлцуулчаад тэгээд бас ажлынхаа хүмүүс биш ажлынхаа нөгөө байрныхаа хүнд нөгөө нэг нэг сарынхаа рентийнхаа нөгөө зэмийн кашер өгдөг тэрийгэ өгчөө. Тэгээ гараа явж байна. Өнөөдөр бүр яг гоё зүүн шиг өдөр. Өнөөдөр яг гоё бичлэгээ хийж оруулъя гэж бодоод явж. Тэгээ би үгүй сая үсээ өгн Дайсонгаар оросон чинь
миний үс ингээд айгүй нөгөө хив авалт нь айгүй хурдан гарчдаг болохоор ингээд удахгүй байхгүй болчихдог. Тэгэхээр ингээд явчих. Өнөөдөр амар гоё дулаах өдөр байна. Би бүр I'm so happy. Тэгээ би та нартай өмнө 7 хоногт юу хийсэн апдейт одоо гоё кофе шоп ороод сухта хэлье. Bye bye. Ер нь хөдөрж байгаа болохоор энийг уншиж үзье гэж бодоод тэг кост ороод ирчих. Кост ингэ хэмдэлтэй байгаа юм бэ. Тэг энэ жишээ мэлтэй болохоор бүр 50% дэрсэн. 55-аас 26 болцсон юм байна. Тэг уншиж үзье. Тэг би ороод ирсэн бэ. Ийм байсан том юм байна. Ингээд өмсгөр юм цоо байна. Арай том. Гар марны амар юу юм байна. Нэг юм байна. Талаас нэг ингэж харагдгаар. Яг тэл тэгтээ ингэж татарчлан бол тийм гоё ингэж хавар намар яг өмсгөр тэгээ Birkenstock гэдэг юм байна. Энэ болохоор юм яг 0 цац юм байна. Амар гоё зөөлхөн материалтай. Өмнө үе H&M материалтай жоохон онцгойсэн бол Casio болохоор материал нэг гоё яг жинхэнэ гişмэр оролттой болохоор юм гоё юм байна. Гэхдээ энэ бол сейлтэй бол биш юм байна. Зүгээр full price-аар байгаа маань 50,000 сланд крона гэрчтэй. 300,000. Юм байна. Биш. За үнийн оруулчих. Энэ нөгөө дулаахан цувна гэдгсэн чинь энэ бүр амар юу юм бэ? Амар том байна бас. Ер нь дандаа том сайз нь болчихсон. Яра. Татлан баг би хоёр нагуулж очих гээд байгаа юм ааш. Тийм байна. Тэгэхээр гацгай. Юм байна. За Айсландын өөрсдийнх нь нөгөө нэрийн нөгөө кофе шоп руу орж үзье. Tea and coffee гэдэг нь орж үзье. Тэгээд өнөөдөр
Тэсээ өнөөдөр 8 сарын 31-нд Айсландд 231 болжээ. Тэгээд би өнөөдөр байдаг өмнө харуулж исэн басан тэгээд би дати авсан бусад ихний цагаан тэгээд энийг идээд тэгээд өөртөө хэлдэг Хорны гişмэлтэй чадах уу гэсэн би чадсан. Тэгээд хэрэгээ яагаад тусгаад 2 цаг 40 минут хорны гişмэлтэй аргаулсан. Тэгээд ингээд тэр үед бодсон юм хүнээрээ өөрийгөө чи чадах юм бол тэгээд хэлчих юм гэдэг би нөгөө өмнө амжилттай тэгээд гинт шууд 21 км тэр өдөр ингээд тэгээд би өөрөөсөө бүр амар айсан. Би чи амар хүчтэй юм гээд тэгээд амар өөрөө мэдэн жаа төртөө тусах дараа ёо би чи 21 км үүсэж байгаа юм бахтаа гэж тэгээд би 21 км болж байгаа гэж хэлчихсэн. 42 болж байгаа юм болов уу байгаа шүү дээ бүр марафон. Тэгээд тэднийг харч чад. За би дараагуудаа заавал фул марафон гэж амар зөвлөсөн. Тэгээд энэ жил бас дахиж хөөхгүй. Энэ жилээс би яг Айсландд байна уу мэдгүй ямар ч байсан өөр нэг газар яг фул марафон гэж бодож байгаа. Тэгээд амар саяны марафонд бүснээр өөрийгөө амар инспирэшн болоод би бүр би шүүрнөд хөөс чадхыг байлээ шүү дээ. Хэрвээ чиний талхаар чи дуусах чадна гэдэг төлөвлөлт тэрэг бодлоо чи хүсэж дуусчихсан юм билээ. Тэгээд хэрэг ингээд миний майндсет ямар чухал юм бэ гэдгийг амар ойлгосон гэх юм уу. Би ингээд миний хөл өвдөл ижил ингээд миний нэг хөлийн нэг бомс бараг болоо хуучтай юм шиг амар тэгээд бүр ингээд нэг чамд бодож исэн болохоор би уусаж чадна гэдэг үйлчлэлийг бүтээж чадна гэдэг өгчээсэн гэсэн ард ингээд гараад өөрийг амар хүчлээгүй би ингээд хаяа ингээд би хоёр үеэс ахгүй дээ чиний нэг сүлийн ард хийх амар өсвөр хэлбэр ёо ингэж том байна гэдэг үгтэй хэрэн дээр болоод авчихсан. Тэгээд урагтаа тэр үлдэр ингээд бороороо цэглээ хэлбэр ингээд тэгээд энэ удаа миний орсон энэ кафе маш их дуутай байсныг би одоо л мэдлээ. Тэгээд би өөрөө живчтэй байсан болохоор юу ч сонсохгүйсэн байна. Тэгэхээр voice over дахиад хэлээ. За энэ удаа болохоор нөгөө нэг марафонд авсан яг тэр мэдрэмжээ ингээд бичиж үлдээ гэж бодоод тэгээд тэр талаараа ярьж гин. Тэгээд тухайн үедээ болохоор би бол амьдралтаа хийж 21 км гүйж байгаагүй. Тэгээд амьдралтаа хамгийн анх удаа марафоны өдөр яг 21 км гүйгээл. Тэгээд нөгөө Айсланд болохоор эргэн тойрон дандаа далаагаар хүрээлэгдсэн баггүй. Төв буюу Reykjavik нь болохоор Айсландын баруун талд байдаг. Баруун эрэгт байдаг гэсэн. Тэгээд марафон болсон өдөр болохоор ер нь бол бич буюу далайн эргийн хажуугаар юм машины замаар тойрч гүйсэн. Тэгээд надад өгсөн тэр мэдрэмж нь болохоор би яг нэг тийм бабл дотор байгаа юм шиг өөрийгөө мэдэрсэн гэх юм уу. Яг ингээд эргээл гүүгээл ингээ хажуу тишээ харангуут далаа яваал. Тэгэл далаа ерөөсө дуусахгүй эргэлдээл тэгэл би нөгөө хотоо өөрөө ч бүтэн тойрч ерөөсө алхаагүй мэлээ. Тэгээд тэр өдөр танихгүй газраар амар их яваал. Паах энэ ийм газар байсан юм биш тэгэл амар эргэн тойрны хараад ямар сонирхолтой вэ гээл амар хажуугаар нэг гоё юм хаарч гүйсэн. Тэгээд марафонд гүйж байгаа хүн байвал ерөөсөө хөгжим сонсож гүйснээс илүү зүгээр яг өөрийнхөө яг дотоод амьсгал зүрхний цохилтыг хөлөө тийм бүх ингээд биеэ мэдрээд гүйвэл ингээд ядарх нь бага юм шиг санагдсан. Ингээд дуу хөгжим сонсоод тахаар нөгөө дуу чинь 3 минут гараал дуусчихна. Тэгэнгүүт тэр хэмжээгээр нөгөө нэг өөрийнхөө нөгөө нэг ирч хүч нь болохоор шууд дороо буурчдаг. Тэгэхээр ер нь бол аль болох
юу яагаад хөгжим сонсохгүй тэгээд тийм electrolytes гэдэг нөгөө нэг шингэн нөхөх тийм юу нөхдөг юмнууд их уул зүгээр юм бэлээ. Бараг тэр нөгөө нэг юу energy bar interest илүү зүгээр тийм уух юмуд ууцсан зүгээр тийм нөгөө гүйж байгаа болохоор их юм мэдэж чаддгүй юм байлээ. Би тэнийг energy bar авсан байсан. Тэрийгээ зүгээр жоох идж байгаа л тэгээл ерөөсөө дуусгаагүй. Тэрний оронд бараг electrolyte аваад явбал зүгээр юм бэлээ гэж санагцсан. Тэгээд дуусгаад яг finish line-аар ингээ гарч байгаа мэдрэмж бүр ингээ пах гэл бүр ингээ өөрийгөө бүр ингээ би чи ийм юм чаддаг хүн байсан юм байна гэд амар тийм өөрөөрөө бахархсан гэх юм уу. Тэгээ тэр мэдрэмж бүр үнэхээр бүр вау би амьдралдаа эзэж тийм мэдрэмж авч байгаагүй. Тэгээд би тэгээ тэр мэдрэмжийг хүн болгон амьдралдаа нэг удаа аваасаа гэж бодож юм. Магадгүй хүн болгон гүөх дуртай биш л хальтаа гэхдээ өөр яг зүгээр try хийгээд нэг үзээрэй гэж айгүй их би зөвлөмөр байна. Тэгээ марафоны дараа амар бүтэн өдөржингөө гэртээ хөвцөө үнэхээр бүр ингээ босхгүй хүчин чадал дууссан юм байлээ. Тэгээ ажил бороо ороод тэгээ маргааш нь болохоор хагасны өдрөө шууд өдөржингөө гэртээ хөвтөө үнэхээр гоё викенд байсан. Би тэр experience-ийг дахиж авмаар санагдсан. Тэгээ дахиад дараагийнхаа марафоныг хүртэл хайгаад эхэлчихсэн юм билээ амар сонио. Фан ягааз. Тэгээд би бас бүтээсээ өдөр очиж байр үтсэн юм байна. Гэртээ хөвчж агаад гарч очиж 2 байр үзэх юу хүнтэй ярьсан байсан. Тэгээд тэрийг очиж үзээ. Тэгээд баг яг тэр байр руугаа энэ 7 хоногт нүүж орох гэсэн чинь манай байрны энд байдаг их чи юм хурдан гарч болохгүй штэ гэд би дахиад ер нь бол хэсэгтэй байр хайхааргүй болсон гэж бодож जैन. Тэгээ би нөгөө 3 сарын нотистэй гэд ер нь ирсэн болохоор энэ ч нэг 3 сар байгаа шинэ баяр автал хүлээхээр болсон. Апдейт. Yay. Тэгээд 21 км гүйсний дараа шууд нэгд хөтрөөс амар их ирчүүж гараад бараг л дахиад гарч гүйчмэр санагтаад болтгоо. Тэгээд жимд бахан класс бүглээд hot yoga-нууд амар хийсэн. Тэгээд миний явдаг жим болохоор world class гэдэг Iceland-д ер нь бол нэг л жим байдаг world class. Тэгээд энэ болохоор Iceland-ийн өнцөг болон бүр салбартай. Хэрвээ нэг ингээ subscription төлөвлөл аль салбарт нь очиод орж болдог айгуу гоё. Тэгээд манай жим болохоор ингээ дотор нь jacuzzi саун тэгээ cold plunge гэдэг тийм бас хүтэн байнтай. Тэгэнгүүтээ бас давхар юм классууд байдаг. Тэгээд класс урьдчилж бүк хийгээд хэрвээ нөгөө оронтоо жишээ нь 40 хүн байх хэрэгтэй гэвэл тэрэндээ багтчихвэл шууд бүклээ тэгээд очиж ордог. Тэгээ би энэ 7 хоногийн 5 өдөр бүр workout хийсэн, бүр hot yoga нөө. Тэгээ нэг нь болохоор Tabata гэдэг класс хийсэн. Бүр үнэхээр амар хамаг би чичирд юм бэлээ. Тэгээ тийм болохоор бас амар хөдөлгөөнтэй байгаа айгуу гоё таалагдж байгаа. Тэгээ нэг удаа ингээд өөрийгөө хүчлээд 21 км гүйсний дараа ингээд хүний бие хүртэл цаанаас 21-ийг нэгтийм бэ. 21-ээс илүү бараг нэгтийм шүү гэлээ мэдхгүй. Ямар ч байсан нэг тэр гоё мэдрэмжтэй байгаа. Надад тэр амар их таалагдсан. Тэгээд дахиад апдейт хийлгүүл. Би компанийнхаа social media committee-ийн member болсон. Яаж болсон бэ гэвэл марафоныхоо экспод очиод компанийнхаа хүмүүстэй хамт зураг авахсахгүй. Тэгээд гэсэн чинь манай ажил нөгөө нэг ultra marathon гүйдэг 55 км гүйдэг нэг хичээдэг. Тэр тэгсэн чинь миний инстаграмыг харчаад чи бүр яг social media хийхээр хүн байна. Чи компанийнхаа юунд орооч гэд манай тэр нөгөө social media committee-ийн бүр head-т ингээд намайг recommend хийж өгөөд тэгээд би энэ 7 хоногоос эхлээд тэр багт орсон. 7 хоног болгон контент хийх хэрэгтэй болсон. Тэгээд Instagram, TikTok, LinkedIn, Facebook бүгдээрийг ашиглаж эхэлж байгаа. Тэгээд онцлог нь targeted одоо нөгөө хүмүүсүүд нь гэх юм уу? Тэр нь Iceland хүмүүсүүд. Тэгэхээр амар сонь би бас гайхаад одоо Iceland хэл сайн мэдгүй ээж хэл дээр нь контент хийх хэрэгтэй болсон. Бас аягүй сонирхолтой нэг тийм апдейт гарсан юм байна. За тэгээд өмнөх 5 дахь өдөр манай компани Happy Hour гэдэг ивент болсон. Heineken-ээс манай компани дээр хүмүүс ирээд бахан бие тэмцээн ингээд даарч шидээд юм онвол юм хожиж мождог тийм тэмцээн зохион байгуулад тэр нь болохоор өөр ажлын 4 цагаас эхлээд 5 хүртэл үргэлжилсэн байхгүй. Би болохоор social media committee-д орсон болохоор зураг авах хэрэгтэй болоод тэнд очсон байхгүй юу. Iceland хүмүүсүүд ингээд үнэхээр дотгошоогоо хүмүүс гэдэг тийм дахиад мэдэрч байгаа байхгүй. Ингээд би бүр үнэхээр ганцаарлын хамгийн доод зэгтээ хүрсэн ингээд тэнд баахан Iceland хүмүүсүүд ингээд тэд нар чинь ингээд бас ижлээр хууж байгаа ингээд юм бож байгаа болохоор
заавал англи хэлээр ярьж өөрийгөө зовоохыг нэмж өсөхгүй л байсан байхал та. Тэгээ ингээ надтай бүр ингээд хийн ч юмээрээгүй. За би бүр ингээ амар сонирн байдалд ороод тэгэл хитэн зураг дарчаал 30 минут болоод би бүр тэр 30 минут үнэхээр миний амьдралын бүр хамгийн удаан 30 минут болоод би бүр сэтгэл санаа гараад ёо ямар муухай мэдрэмж вэ гэ. Тэгээ би тэр өдөр ингээд happy hour гэдэг event. Уг нь бол happy hour байх ёстой шүү дээ. Ингээд Монголд бол бүр хамгийн best time. Бүр ингээд ажлынхантай гоё hang out хийгээд бүр ингээд танихгүй хүнтэйгээ танилцаад үнэхээр гоё event болдог байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь энэ бол happy hour гэдэг бол Iceland хэлхүүл бол үнэхээр сайн. Би бүр ингээд сэтгэл санааны бас гүн хямралд орсон. Тэгээд тэр өдөр баг ажилласаа хамдалтай анх удаа 4:30-д тарж үзлээ. Нөгөө ивент нь 30 минутад байж байгаад 4:30 гэж тараад тэгээд бахан хотын төвөөр алхаж ийм ороод тэгээд сэтгэл санаа бас нэг жоохон тавгүй болсон. Тэгээд Монголд бас хүн хамт олон гэж ямар гоё зүйл байсан бэ гэдгийг дахиад ухаарч байна да. Гол юм ярихаа мартсан байна. Тэгээ би саяхан Facebook-ийнхаа ингээ пост архивыг үзэж байгаад юу болсон гэж би 5 жилийн өмнө Iceland-д ирэхийг өөрөө манифест хийсэн байна гэж боддоо. Би та нарт зургийг харуулъя. Ястаа 5 жилийн өөрөө ингээ пост хийсэн байна. 2020 оны 8 сарын 26. Би бүгдээ шокнд ороод би өөрөө ч мэдлгүй энэ газрыг ингээд манифест хийсэн байна гэж бүр амар болсон. Тэгээд амтэр ямар баярлалаа ингээд би өөрөө ч мэдээгүй байхад ингээд цаанаасаа ингээд очиж үзэх болсон байхгүй. Тэгсэн чинь би яг сайхан тэгж жижиг момент чинь дэрэг нээж байгаа юм гэдэг бол надтай болох юм байна. Тэгээд бас бидний хамгийн хайваа гэдэг би бас хүмүүсүүд дайсан анчаарахгүй ингээд бас санаа өгдөг шүү. Тэгээд найсан хэлээ. Энэ хэм шорыг татчихсан юм. Тэгээ одоо юу гэж хахаа одоо 2-5 жил болсон. Би нөгөө гэрээгээ дуустал. Би чи 2-3 жилийн гэрээт ирсэн. Би гэрээгээ дуустал 2-5 жил болсон. Тэр цаана бүргээ амар тийм биш. Өөрийгөө пушиш хийхгүй зүгээр багтаагаа байна. Индээс ахуйн айстанда агчсан ялтыг болсон юм байна. Би бодож байгаа. Тийм энэ дэсний ийм за би Iceland-ийн бонус гэдэг төсний багт дэлгүүрт ороод ирсэн байна. Энэ болохоор хамгийн хямд төсний дэлгүүр. Тэгээ би нөгөө энэ уутандаа таруулж юм авах зорилготой. Нүцэг их гошууд нуут нутраа юм хийгээ явж байна. Тэгээ миний зорилго бол энэ л нэг идэж явах хүнсний бүтээгдэхүүнээ аваад өглөөний цайхан аваад тэгээд нэг мах авах гэж бодож байгаа. Энэ аягүй гоё юм л Монголд байдаг нэг юу шиг. Өргөлөөн шиг тэгээд ялламны амттай. Би гэхдээ watermelon-тай ерөөсөө олох байгаа. Юуних watermelon-тай байдаг. Аягүй гоё амттай. Тэгс мах үстэй тэгээ. Хөрхөн мах болохоор хоол амт авахгүй айгүй сонирм байгаа байхгүй тэгээд шаамш. Яра. Яан байна. Одоо ийм бас худагахгүй гэхдээ энэ болохоор дандаа юу хорооны махуд гэдэг юм билээ. Яасан асууж. Хаврын мавраг байна. Энэ болохоор гойны мах шиг байна. Ихтэй яаж янзлах юм бол тийм ч хэцүү. Дандаа энэ болохоор лайм байна. Би болохоор хөрхийн мах хийж байгаа байхгүй юу?
лайм баалгацсан байна. Тэгээд би болохоор энэс браун аваад энэ нөгөө юм самархаа аваад тэгээд юу ийцэг гойсон. Самархаатай паста хийсэн гоё юм билээ. Тэгээд юм хүсэж дэлгүүрүүдийн танилцуулбал надад ингэж байхгүй ингээд снэк үү. Тэгээд ингээд болохоор нөгөө сони содон төрлийн хүсний нэг зардаг юм дээ. Энэ нөгөө шин такваны юм юу. Хэвлээ. Бин тэгээд ийм соусууд нь бүгдээрээ нэг төрлийн хоол идэж явах юмнууд нэг дор байдаг болохоор амар байт юм лээ. Тэгээд ийшээ ийм бичээнүүд нь байна. Өөрсдөө би нэр. Тэгээд гэртээ очиж юу идэх гэдэг шүү дээ. Салат. Тэгэхээр юм жижиг болоо өөрсдөө болоо. Нэг болоо. Тэгээд чухал гайгүй үзтээ. Надад ч салат хийхэд төмс байгаа. Луун байгаа. Өндөг аваа надад сая талхацсан. Тэгээд ингээд болохоор кофе мафи цаанууд байна. Песто байна. Кетчуп гэж таймш байгаа. Ийм бэлэн супууд амир гэдэг мэтлээ шууд ингээд бэлтцсэн. Тэгээд энд ирээд нөгөө нэг зүйл болсон. Монгол хоолойч цаанаас л ирүүлсэн бэлээ шүү. Энд дэдэг хоолнуудаас л их ирүүлэл биш юм билээ дээ. Энэ ямар миний дуртай самар байна. Айгу гоё. Нөгөө нэг масгаж хийж явах үед нөгөө нэг өөрийнх нь хэрэгтэй нөгөө кальци мэлцаа авахын тулд юм самар идвэл айгу зүгээр юм билээ. Тэгээд микс нэг гоё юм лээ. Энэ болохоор ингээд микс самартай. Тэгээд дотор гоё юм лээ. За тэгээд одоо ингээд болохоор махны хэсэг нэг мах сүм үнж байдаг. Тэгээд хям байна. Утсан бүхэл төрлийн ям байна. Тэгээд энэ талаараа болохоор юм бүхрийн махуд байна. За би энэс бүхрийн мах авах юм. Тэгэхээр энэс нэг ийм интернет бүхрийн мах энэс нэг авчи. Окей, за бүхрийн мах авсан. Тэгээд энэ болохоор төрөл бүрийн сконууд нэ. Соя, coconut, oat milk. Тэгээд энэс болохоор өөрсдийнх нь йогуртууд нь гарч ирж байна. Skyr гэдэг Айсландын өөрсдийнх нь йогурт битээ биш ер нь бол жилхэн бүтцтэй гэсэн. Тэгээд энэ болохоор ванильтай тарг юм нэг гоё энийг чи нэг цаа амар high protein гэдэг юм билээ. Тэгэхээр хүмүүс протеин авахын тулд амар скэр хийдэг гэсэн. За энэ ч болохоор ингээд юм уу хорооны махбод нь байна. Lamb нэгтэй амт нь бол арай л өөр л юм билээ. Нэг тийм айдаахан бол байх биш л байсан. За би энэс зүгээр юм өөр хөрөм хавлаа. Нөгөө юу хийх юу маханда юу их жоолохоор энэ нөхрийн хөх загаад салат их жоолохоор энийг авлаа. Зя. Би мингууд авир хийх юм лээ. Шууд өөртөө иддэг. Тэгээ бүр юм хаад ингээ бэлэн байдаг. Зя. Одоо их цаа. Ийм бас пакет л зуг хоолоод байдаг. Гэтэ энэ жинхэнэ гоё ядтай хор биш лээ. Зя. Өндөг одоо ингээ бах йогуртууд байна. Sour cream. Монголоор суух. Энэ болохоор сэрнүүд байна. Төрөл бүрийн одоо энэ пиццаны сэрнээр ингээ явуулсан. Нэг зүгээр бистүү байна. Тэгээд би болохоор одоо энэ болохоор grease гэдэг нь шууд бичсэн байгаа. Энэ болохоор хааны мах. Дараагийнх нь biscuit гэдэг нь болохоор биш. Тэгэхээр хааны мах болон юу хоёр юм чи байна. Би cheesecake хийхдээ энийг бүр хийгээд байгаа байхгүй юу? Нэг гоё юм билээ. Та нар хийгээ cheesecake хийхээр бол ийм cream cheese олж хийгээрээ. Тэгээд ийм нэг загасны шууд инжек гэдэг юм билээ. Манайх ч нөхрийн махтай байдаг шүү дээ. Энэ болохоор юм загасны ийм хатаасан мах. Амар гонцтой билээ. Snack хийгээл хийхээр билээ. Хөөе өндөг Мөндөг юу дотор юм биш үү? Ногоон дотор юм биш үү? За ингэж дахианы мах нь хамгийн хямдхан мах. Өхрийн мах үнэтэй махтай болдог. За ингэж ийшээ гараад энэ хоорондын хэсэг нь болохоор ерөөхдөө саман момор юм өөр зүр юм дэдэг. Кейк гэх юм уу бас байна. За одоо ингэ энэ болохоор ногоо гэсэн. Vegetable. За. За би болохоор өхрийн заах гэж болохоор өндөг аваны чинээс 10 шигт уудыг авчи. 10 сарын 15-наас өмнө хэрэглэж болохоор гинэ. За энэ авчи. Тэгээд ингээд алим байх хүмүүсний ногоонууд нь бол гайг үнэтэй амар үнэтэй болох шиг гэхдээ махан жоохон тийм шиг санагдсан. Тэгээд надад болохоор гэрч төмс байгаа луун байгаа. Өхрийн халж ирсэн шүү дээ. Сармис бас нэг ч хэрэгтэй биш хаа. Өндөг авчихсан. За ингэ авокадо авч. Авокадо болохоор дотор амар алж ихтэй ер нь нэлээд хэмтэн байдаг. Монголоос нэлээд хэмтэн байдаг. Энэ зүйл мэнэ. Махтуухгүй бол зарим хатуу зарим зүйл авахгүй бол нэг дор бүгдийг идэхгүй болохоор амар болчдөг. За тэгээд ингээд хүсний ногоод ингээд байна. Тэгээд хүсний дэлгүүртээ юу их зардаг. Цэцэгнүүд аягүй их зардаг. Энэ строберид 8 хурцын гамаач тийм л одоо хүчрэл заагаад амрацгүй. Тэгэхээр ер нь бол жимс автаж хом болох юм шиг таахгүй бол хэцүү юм бэлээ. За. Ингээ болцсон би өөрөө баггүй тэгэхээр. Гай.
Нэмшилж. Яшна. Бараг фэнд юм шүү дээ. За. Энд чинь болохоор миний дуртай юм хөлтөөсөн жимсүүд идэм биш үү? Олон юм барьж авахгүй болохоор хөлтөөсөн жимс авахгүй гарлаа. За тэгээд бичүүлэг гарцгаагаа. Өчтөр өрөө би 8 өнгөрөөж гараад энэхийн дэлгүүр болохоор хасаа өдөр 8-аас хаадаг бонус энэ. Би яг өчтөрөө үүдэн дээр нэрсэн чи хааж таараа тэгээд юу яж таагүй. Дэлгүүр очдаг байхгүй. Тэгээд гисэн чи энэжээ оройн годог тийм дэлгүүр эдэв. Тэгээд тэрнийх нь үн нэрээ үнэтэй гэдэг чи сахгүй. Тэгээд би өчтөр нэг жоохон снэк аваад нэг лейс аваад тэгээд нэг эдний өөрсдийнх нь снэк almond caramel almond гэлөө тийм асахгүй. Тэгээд гисэн чинь дэлгүүрт бонус байдгаас 3 дахин үнэтэйсэн. Тэгэхээр амар үнэтэй дэлгүүрүүд байдаг гэсэн. Ер нь бол хүнсний дэлгүүрээ зөв сонгохгүй бол нэлээд санхүүгийн юунд орно гэсэн. Тэрийг л гэсэн. Тэгээд иймэрхүү байна. Одоо гэлтэг болсон жоохон гадар явах. Ядчихлаа. Нэг Eva гэдэг даунтаун дээр дэлгүүрт ороод ирсэн чинь лаглаг брэнд юм уу шүү 50% off байна. Одоо жишээ Marc Jacobs-ийн 179 болсон байна. Max Mara энэ бид юм бэ. Тэндөө яг тийм брэндүүд байдаг газар байна. Амар би жаггинт ороод ирсэн чинь сонирхолтой газар ороод ирлээ. Яарта. Юуныхан өрөө гэсэн чинь номын тэмэг байна шүү дээ. Changing room. Үнэхээр зураг мөрхтэй. Wow, interesting. Олон брэндүүд эдэм байна. Тэгээд даавар ингээд бахан готл мотлог гэдэг. Тэгээд 50%-ийн бүх юм 50% гэж. Бахан юм Marc Jacobs хүртэл гэдэг юм. Энэ болохоор гэдэг нь 67 гинэ. Бүхэл төрлийн юм гэдэг дэлгүүр биш үү шүү дээ. Юм хөрхин тийм силикон хувцас байна. Энэ хэлнэ үү? Артмаг. Copenhagen brand юм байна. Interesting. Ийм газар ороод ирлээ. Үсээ цуглуулчлаа. Энэ зөвхөндөө яг тааруулаад юмс авцсан. Одоо бэлэг байлаа. Энэ нөгөө миний өчигдрийн орсон нөгөө 24 талаа ажилладаг дэлгүүр ахгүй юу? Тэгээ өмнө нь 3 дахин үнэтэй идэм байлээ. Тэгээд энэ дэлгүүрээс болгоод гэж яа. Нэзэта. Ишээ орч болохгүй шүү. Үнэхээр л хэрэгтэй биш бол бити ороорой. Гэж хэлээ. Нар гарахаар яг энэ талбай дээр гадаа 100 болчоо мэддэг гэх юм уу? Яг Айсланд хүмүүсүүд 100 болохоор нар гарахаар амралтын өдрүүдэд энэчээ бүр ингээ пик битүү пиугаа суучт. Гоёгац. За өнөөдөр ер нь лого бичээд бүх юм рекорд хийгээд дуусчлаа. Одоо гэртээ хоорч хооронд эдит хийгээд тэгээд өнөөдөртөө батагаад YouTube дараалаа. Тэгээд энэ багтай хамт исэн баярлаа. Эх 7 хоногт шинэ хотоос та нартай мэдчихье. Тэгээд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл subscribe хийгээд, comment бичээд тэгээд лайк дараарай.